Хүүд хайртай юм чинь одоо юу хэлэхгүй шүү дээ. Тэгээ ер нь болж өгөл тэгэл нутагтаа буцчихаасаа ээж дээр очиод өмсөлчихээсаа гэл ер нь тийм бодол их байсан л та. Гэтэ ээжигээ их санаж ирсэн гэж хүүхдүүдэд ярьдаг байсан байл бас. Би ч гэсэн хүүгээс санаад тэгдэ байдаг мөрдөг шүү дээ. Сайхан мэн хүйдрээр хаваарсан. Эрхүүшээс хөвдмөнтэй. Их хүний нүд харам гэдэг. Тэр жил ээжтэйгээ наацсан наадам сэтгэл хоногсон мартагдав гэдэг тийм. Ээж энэ чи одоо сайхан би хаан задарсан байна. Одоо үндэсний бөхөөрөө барилдвал. Аваа үлдчихье гэд яриалээс л та. Отынхаа хүүхдэд хайртай. Намайг одоо үлзий утас овогтой Тамир гэдгээ. Тийм. Миний аав бол одоо ар хангаа ангийн хүн, ээж маань өвөр хангаа ангийн хүн. Тэгээд ар өөрийн холцоотой. Зээнах зэнсэлбэтэй жисгойдын холцоотой гэж тийм. Тав хүүхэдтэй өнөр үтгэн айл болоод ингэж яваа минь тэгээ ээж аав инээгүй илэн сулан өвд ид судам судар угсаа гарлын юм буян юм да гэж бодож явдаг. За тэгээд өнөөдөр үл 5 хүүхдийн маань отгон хүүхэд, одонгийн маань хүүхэд тий. Тэрнтэйгээ хамт нэвтрүүлэгт орж байгаадаа баяртай байна. Хүн маань одоо ингээд айлын отгон хүү одон одоо ээжтэй авч ичгсэн хүн маань одоо төрхтэй өнгөлт нэг тийм том хүүхэд байгаагүй ер нь л дээ. Тэгээд тэрнээс орчин тэгэл одоо аав ээж ажил төрөлтэй юм чинь цэцэрлэг ярьслаар хүмүүжээл. Тэгээд миний аав ээж байсан тул бас тийм тус болж хүүхдүүд юм маань одоо хүмүүжил өсгөх юм их тус нэмэр болж байсан. Тэгээ хүн маань одоо тэгээ цэцэрлэгт байхдаа одоо энэ 40 дугаар цэцэрлэгт байхдаа чинь одоо хатнаа дагуулад 9 өрлөгтэйг одоо Чингис хааны дүрд тоглож гарч иж байсан. Тэгээ дараа нь босгоцоо зэрэг биднес нөгөө ЭНХ-гийн сурвалжлагч ирээд тэгээд тэр зураг байна гэсэн зураг байхгүй. Гэхдээ хааны хутас байна гэж хэлсэн байхгүй. Гэр маань нүгэд тэр Мятын байранд очсон чинь тэр 5 дугаар цэцэрлэгт очсон. 5 дугаар цэцэрлэгт очиод бас л тэр хүүхдийн баярын тэрээр Сүхбаатарын дүрд тоглоод гэх юм уу яадаг одоо тэр хүүхдийн юм дээр ягаад тэгээд тэр юу яасан юмнуудыг одоо хүртэл хичээж юм гэдэг юм аа. Тийм алтан кремлээр дагуу лентэ уулзаад энэ төр гэж хэлнэ. Алд бие маань алж авал алж чадахгүй ахуу дөрвөн бүү алж чадахгүй энэ төр гэж одоо хүртэл тэгээд тэр юмдаа чийжилсэн хэлж идэг. Би улсад ч одоо тэгээд нөгөө нэг 25 жил ажиллаад тэгээд нөгөө хүүхдээр гарсан шүү дээ. Даваа жаргал одоо манай эрхэлсэн гэхдээ тийм их буруу биш. Одоо дээрээ нэг ахта 3 ихчтэй тий. Хүүхдүүд намайг шоолоод энэ аав ээжих өвөөртөө унцдаг хин хэлждэг юм болаа гэлээ. Би ч өөрөө 2 нэртэй байсан гэсэн. Эхний 2 нэр маань Таараг болын гэсэн. Баатар зогт гэж нэртэй. Хөх чулуун гэж нэртэй байсан. Тий. Тэгээд дээрээс болохгүй байжгаад халуураад энэ би юм уугаад юм өвчин юу ороогоод байсан. Тэгээд одоо гарсан гариг төрсөн төөрг нь мэдээс тээ. Одоо өөрийнх нь гарсан гариг нь яаж гээл. Тэгээд даваа жаргал. Даваа жаргал гэж
дуудах нь ерөөсөө их ховор. Энэ нэрэндээ би илүү бас дуртай эргэж хардаг. NHK-ийн нэг сурвалжлагч нар ирээд бас надтай уулзж ирсэн байхгүй юу. Энэ нэрийн өгсөн би өгсөн ээж өгсөн гэд. Та өгсөн нэр юм уу тэр тэгээд жоохон тэгээд хэдэн сартадаа л тий. Тэнд бол одоо хахуу гэдэг нэрээр бол олон танигдсан юм чи. Арга билгийн алтан хэлхээ алдар сууны нандин чагтаг аав ээжийн эрүүлийн тарин ард түмний авшиг өвдөс архалхын адис жанлав. $92 онд одоо аав дандаа орог баяна авраг одоо татвар даврагдсан ингээд уулзсан хийхэд 7 настай даваа жаргал хахгүй одоо тэр хүү Макана хана авраас одоо сумгээс тгүүл одоо тэр чихэр боож анх ингэж сумог мэдчих. Тэгээ кабелаар одоо зургатаараа одоо ингээд сумогоо үздэг санагдав. Төд бодлого манай төвшөөс гэхдээ ах нар маань амжилт гаргаж иж үздэг болсон. Тэгээ одоо энэ ч бас зүгээр юм хөө хүний миний шийдэх асуудал биш байсан. Тэгээд ээж нь бол маш их дэмжсэн. Би тэгээд одоо бас нэг их сайн ойлгоогүй явуулсан юм шиг санагддаг сүүлд нь бодоод. За аавтаа бас би ингээд хамгийн сүүлд ааваас асууад за өөрийнхөө замаар л явна шүү дээ. Аав ээжээс дэмжлэг авсан. Хүүхдийг нэг 2 сар явуулчихал тэгээ ирэх юм байх таа гэсэн чинь 2 жил болчихдог шүү. Тэгээ нэг сурвалжлагт аавд тэгсэн гэдэг. Моё ороо та энэ авраг болох хүүгээ та ягаа Япон руу явуулчихаа гэсэн. Чи одоо боддоо гэсэн. 3 сая хүний авраг байх уу 130 сая хүний авраг байх уу гэдэг. Тэгэхээр одоо миний хувьд бас 45 төрүүлсэн боловч яг үнэн бол хатууг бол Монголоос одоо би одоо ингэж сумог хөгжүүлнэ гэдэг одоо хэлж ярих одоо хэтэрхий одоо интернет одоо хөгжсөн ийм сайхан цаг ирэн байгаа боловч одоо тэр их наран улсаас дэлхийд танигдсан одоо технологитой тийм ээ бүгд битнэ. Тэндээс би одоо миний дуу хоолойг дэлхий сонсноо. Тэгжиж одоо миний одоо мөрөөдөл болон Монгол залуучууд маань дэлхийн одоо бүх улсууд маань гэж инх тайван байгальтгийг хайрлах ийм ус чудагтай хүн болох хүмүүжлийг ингэж суурьшуулах ажил маань нэгж байгаа юм л да. Нүдний цэцгийн мэд хайрлаж өсгсөн нүглийг уучилж зүвийг ухтдаг зөөлөн сэтгэл содрын хуудаснаас олдохгүй мэрэгэн ухаан сүйтэй аяг сүүмгэр инээдэндэн би Эхлээд очиод тэгээд юусэн нөгөө гологдод дивжээ авдггүй 4 хүүхэд буцаж ирсэн билээ. Хамт ирсэн нөгөө залуучууд маань ирсэн багшууд маань ингээ сонгоо авч яваадсэн баг. Тэгээ 2 сар болчлоо. Явах буцах билетээ авчлаа. Аав ээжтэй нөгөө бэлгээ авчлаа. Тэгээ өдөр нь яриад за 2 сар ингээд сайхан бэлтгэл одоо юм үзнүүтэй айлаа. За би ингээ олимпийн тамирчин болёо. Одоо та очоод шууд бэлтгэлд ормоор байна. Одоо сайн багш, сайн дасгалжуулагч надад танилцуулж өгөөрэй. Тэгээ бүр ингээд яриа бүр ингээд энэ хүртэл явц байсан. Одоо сүүлийн одоо цайлга хоол идэлт болж байгаа юм л да. Тэгтэл одоо манай Мягно гэдэг дивжээний багш маань за энэ Санжир болдоос дүү хүүхдийг сонгоё гэж. Санжир болдоос дүү би одоо ганцаараа л байсан багт. 15 настай. За дивжээндээ ирсэн нэг бол ирчиж байгаа. Сумгийн холбооны нөгөө дүрмэн дээр метр 73, жин 75 тавьж мэрэгжлийн сумаа бүх дивжээнээр анх гарах эрх нээгдэж байгаа юм бол өндөр болчихж байгаа. За жимэн 62 гэхлээр ч болохгүй болчиход байгаа юм л да. Дараа нь сонсож байхад ингээ манай ах нар ингээл том бөхчүүл манай багштай ярьж ирсэн л гэнэ л дээ. За энэ одоо энэ даваа ер нь болохгүй хаа, бүтэхгүй хаа.
Одоо нөгөө бидээс нэг өсмөс застсан шүү дээ. Өсчин одоо нэр дуудах шүүгч ч гэдэм үү. Тэр ажилд ер нь зохих юм болов уу. Тэгээ наа багш маань одоо бэлтгэл баг хий. Чи ерөөсөө идэл унтаад байгаад. Тэгсэн чил ерөөсөө идэл унтаал хийсэн чи ерөөсөө сар хагасын дотор ч ерөөсөө жим маань 18 хил нэмэгдээл. Өндөр 5 см өсөөл. Тэгээд хийцсэн. Ер нь нөгөө аав ээж маань баруун зүүн мөрөн дээр багш хүн болоод толгой дээр байдгаа гэж ярьдаг шиг. Хагарсан аягийг буцаж нийлүүлэх цаг хугацаа орно гэж. Хүнд юм заана гэдэг тэр хагарсан аягаас илүү хэцүү шүү гэж. Одоо би бол багштай ерөөсөө тийм загнуулж байгаагүй байхгүй. Одоо 17 18 та хүүхдүүд яваад тэг шантараад ирсэн байхлаа нөгөө 15 та аав ээжийнхээ өрөөс гараагүй нөгөө нэг жоохон даваа жаргал хүүхд угаасаа тэгээд шантраад ирнэ гэж хэд маань бодож ирсэн юм шиг. Тэгэл ээжтэй ярихлаа чи зүгээр болж гэнэ үү гэдэг байгаа шүү дээ. Уган дотор бол болохгүй байгаа шүү дээ. Тэгээд санаагийн зовоохгүй гэл зүгээрээ болж байгаа гэл. Тэгээд би одоо бүр хүүхдээ санаад нөхөртөө чи яагаад явуулсан үүртэй унтдаг хүүхдийг чи одоо ингээд хол явуулж байгаа. Тэгэл ястаа нэг нисээд очмоор ингээл нэг дуу өнтер байдаг шүү дээ. Яг тийч өөр дээр нийт юм бид амьдрал дээр. Өстө нисээд очмоор юм шиг санагдаа хүүхдээ санаал тэгэл. Энэ л ижи бол Монголын хөрс элгэн нутгийн эхлэл үргэлжлэл эх орон эрдэм итгэлийн үндэс эгэл атлаа эрхэм оршихгүй юм аа. Өөрийнхөө хүчээр ингээд өөрийнхөө юугаар ингээд явж байгааг нь бодоход бас үгүй өрөвднөө хайрлан тэгээд цөмөө гэдэг чинь айхтар одоо хатуу жайдаг журам тэр л одоо Монгол бүхчүүлсэн зүлэг ногоон дэмжин дээрээ барилдаж яа. Эднүс чинь цемчтэй ерөөсөө тэр хөл гарна бүр ингээд ивэр туурай болчихсон. Тэр энэ мэдгүй би чинь очихлаар зэглээ шаардсан тэрээ тоцод буруу хийсэн билий. Хатуу ширүүн одоо барилдаан тэгэл тийм дарамт сахалт тэгэл ах нарын жоохон тийм дээрдэхүү байдал энтертүүл орондоо уйлдаг байсан. Тэгээд би орондоо уйлдаг барьдаг энэ төр гэж бичээгүй. Өөрөө ирэхгүй тэгээд чадахгүй болохоо уйлж байгаа юм л та тэр чинь. Тэнгүүдээ бэлтгэл дууссаны дараа ингээд ах нар маань тэгэл чиний төлөө шүү гэлдэг. Тэгээд дахиад нэг уйлч үйлчиж байгаа. Гуравт нь болохоор оройн тэгэл хөрхий дуу муу сонсоол тэгэл эх орноо санаал тэг чин тэгэл яа харахгүй тэгэл нулимс гарна л та. Маргааш дахиад нөгөө бэлтгэл эхлэнэ гэхэлэр яс хавталцаал. Хөөгдөхгүй юмсан төрүүчийн ингээд буцсан одоо би үлээс та аварга хүүхэд ээж ийм мимиг төсвөртгүйгээр одоо ингээд буцах юм бол одоо яаж аавынхаа нүрийг харнаа. Ээж аавынхаа санааг зовоорчин ч гэдэг юм уу. Тэгж нэг юу яжсэн юм их ярихгүй. Манай хүү бол одоо ингээд нэг сар өнжөөл барилдаж जैन те. Барилдааны хараад улсууд их бахархаж जैन. Тий. Ханин хил хязгаарласан анхны баатар харцын даасан мянган гэрэл хүүн ертөнцийг номхруулсан их авраг хоёуланд нь ивэл болсон өршөөлт ижи ямаа. Тэрэлжийн амралтанд манай аавын ихчих нь байдаг байсан. Тэгээ би тэнд амарсан. Тэрэлжийн амралт тэрнээс бэлтгэл хийжсэн. Тэгээд мөнхөт нэг тийм шиг урагдчихлаа. Энийг оёодаг өгч энэ тэргээд аваад. Хөгцөн хүндлэн барьж үзээгүй. Юу оёх юм чадахгүй шүү дээ тэргээл тэгэл гаргадаг байсан. Манай аав тэр тэрэлжийн амралтыг тэр аргачлаа дарга тэр нээсэн юм биш. Мөнхөт чинь тэгэл алдаргаа авраг бүх юм авцсны дараа бид хоёр чинь тэр аавын нээсэн газар тэгээ танилцсандаа бас бэлэгшээ. Бид хоёр бол тэгэл ер нь гэр бүлийнхээ үнцнийг л ойлгож амьдсан та ер нь бас. Тэгээ тэртээ одоо 1968 онд одоо
Олимпийн анхны мөнгөн медаль. За дэлхийн аваргын анхны хүрэл медаль гэж их орондоо авчирж исэн. Тэгээ яг Бээжингийн Олимпиад манайхан одоо 2 алтан медаль үлгэж авсан тийм ээ. Тэгэхээр 68 онд бол ялагдаагүй мөнгөн медаль байгаа тоххой. Тэр 1968 онд одоо тэр хүнд хэцүү социализмын нийгэмд одоо хойж үе маань залуучууд маань алтан медаль одоо авч болно шүү гэдгийг одоо ингээ харуулж чадсан. Байгаад байгаа юм да. Тэргээрээ бас би аваараа бас их бахархдаг. Бид хоёр ч одоо тэгээд би ч сургууль төгсөж хүүхэд гаргасан тэгээд хожуул юм шиг санагддаг чинь тэгэл эрүүл их үсэх юм бол одоо дээдл ингээд 50 гарчихсан адилхан л хөтлөх юм байна дөө. Тэгээд 1986 онд гэр бүлийн хамт хүү Батхууийг охин Батцэрэн Батгэрэл баасан жаргал хүү даваа жаргал гэж бичсэн биш үү? Алдар төрийн орш хуйн үндэс алтан ураг аварга инсультэн зүтгэл ухааны үндэсний үнэн бэлэг зүйд нийцсэн амьдралын бурхан ухааны цараа сансрын их хуулийг сануулсан бэлгийн судар сарны зөөлөн туяанд нарны галтай нөхрөссөн алсын хараа. Тэгээ удам судар гэд бодглоо зэргүүл Чингис хаанаас 54, Батмунх Даян хаанаас 19 20 дахь удам гэж гаргаж өгсөн. Ер нь бол 1915 онд судалгаа гарсан юм бил. Урьдчилгаас өмнө. Тэгээ тэрийг үргэлжлүүлээл энэ судлаачид гаргацдаг юм байна. Миний ээж чинь залууч театрын жүжигчин байсан. Тий, цогцлмоогүй энэ төр долгор сургуу энэ төр мэднэ. Тэгээд нөгөө Батаа гэж хуурчтайгаа нөгөө радио нийгэд уул очиж нэгтэн оролцдог хүн байсан. Бортон хамт тэмцэж явсан. Миний гүвшээ авч бас баялдаг хүн байсан баг. Үйзэн гүний хөшөөнө майг дэнцэн гээд. Тэгээд улсын наадам 54 настайдаа зодог тайлж исэн. Тэгээд энэ митинг аюур их Монгол энтертэй даншиг энтерт барилж исэн тийм хүн байдаг. Ээжийн тал манай яг тэр одоо юу их гарч ирсэн. Одоо Батмунх Даян хаанаас яг доошоо дуулаад Шагтар сүрэнгийн дулмаа гэж одоо инээ нэр гарч ирсэн. Тэгээд ээж маань 19 дэх. Тэгээд би одоо 20 дахь үе гэж хэлж болох ба. Шагтар сүрэнгаа тэгээд одоо хүүхдүүдтэй одоо загнадаг байсан юм байна л да. Хавиргатай гиснээс цувж гарчаад хантай гэрд төрж өчөөд төрийн ордонд багтгаа байж байна та хоёр гэж. Тэгээд тэгэхээр одоо ингээд их бодуулахаар үгээр их зэмлдэг байсан баа шүү дээ. Тэгэхээр яа харахгүй энэ бол алтуурыг болон тайж гаралтай хүмүүс юм даа. Хөр хүүхдээ юм заадаг сургаалыг нэг юм аа гэж. Тэр одоо урт гарч тавгаа гэж хүн манай гүшээ аавын зодог шуудгийг өмсөж барилдаад тэгээд уцын наадам төрүүлсэн гэж. Тэгээд тэр хүн одоо та их одоо хүүхдээ би энэ зодог шуудны эдийг хийчлээ. Тийм учраас одоо танай хүүхдүүдээс барилах төрөндөө буцаагаад үз. Дээр юу улсууд л тийм ёс жодогтай тийм. Сайн би шинэ компанийн нэр маань Хакху Даян Сумо and Sports гэдэг нэр өгсөн баггүй юу? За Даян гэдэг бол Даян дэлхий гэдэг шиг дэлхийн сумо гэсэн утгатай баггүй юу? Тэнгүүдээ цаад утгаараа нөгөө Даян хаан гэдгээрээ бас энэ нууц мессеж кодтай ийм бас гоё нэр өгч олсон л. Тэгээд энэ одоо алтуургийн одоо хүмүүс болоо одоо одоо цаган болсон одоо дэлхийг амирлуулж юмыг нэгтгэж өнөөдөр биднээс одоо энэ тэн дайм болж л байна л та тийм ээ. Одоо зэвсэг бариад ингээд явах цаг биш. Спорт нийгэмлэрээ одоо биднээс ингэж дахин ихтэй ингэж тонгох ёстой юм байна. Энэ бол яхааргүй бүх зүн гэж ярьд юм бил. Ер нь бүх зүн хүнтэй бол яхааргүй бас манлайлал байх ёстой гэж хүмүүс ярьдаг юм билээ. Одоо 5 хүүхдийн чинь одоо ижлэхэл хайрлана л да. Гэхдээ тэр дотроо нөгөөд баг хүүхдтэй хүн илүү үж байдаг юм уу? Баг хүүхд чинь тэгэл ээж аав, ихч ах нартай бас хайрлагдана. Тэгээд ер нь тэр үед чинь тэгээд хөөх юмтай нөгөө сургуульд орсон тэгээд их хамт хичээл хийнэ. Тэгсэн нөгөө хуучин Монгол зааж эхэлсэн эднэрс үеэс. Тэгж одоо биднээсээс илүү тэг нөгөө хуучин Монголоо бас бичин уншин.
ээж байсаар байна. Итгэлтэй хүлээж суудаг их орон мэт ирээдүйн их үйлсийн чимээгүй уул. Ивэлд тэнгэрийн дорх ижи бурхан юм аа. Манай монголчууд болохоор чинь дандаа отхон хүүгээ голомтны хүүхэд гэдэг. Европод ингээд аавынхын нэрэмжит барилдаан болоод Азад одоо ингээд хүүгийнхэн нэрэмжтэй барилдаан ингээд 15 жил болоод ингээд Монгол төв бол одоо аав хүүгээр бахархаж тэгээ одоо 30 настай хүүхдүүд бас мэдхгүй тэгтээ зөв мөнх давраг байсан гэдгийг мэдрүүлэх гэж ингэж яаж байгаа нь бол надад сайхан санагцсан. Миний хүү одоо тэгээд ээж аав эмээ өвөө илэн суланц өвгдийд удам судар усаа гарлаа бодож төр түмэндээ бахархалтай үйл хийсэн. Хүүгээрээ одоо эцэг ихэн битгий хэлнэ. Ард түмэн Монголын түмэн олон хоёр орны ард түмэн баярлаж бахархаж байдагт нь ээж нь баяртай байдгаа л гэж. Авраг хүн гэдэг болох хэцүү, тэр дааж авч явна гэдэг бүр хэцүү маа гэдэг ингээд бас би сэтгэлээрээ мэдэрч хаад. Тэр дунд одоо аав маань ингээд хэлсэн үг маань надад одоо ингээд бас тод байдаг нь бол яг хөө би нөгөө дээшээ анх гарч ирж байгаа нөгөө дээшээ цолтой хүмүүст их сайн барил да. Доошоо цолтой хүмүүст жоохон унтчаад идэг тал байгаад байдаг гэсэн. Тэгээд энэ дээр юу хэлээд байна вэ гэхээр би миний хувьд болохоор одоо за ингээд бэлтгэлдээ бас барилж үж исэн арга барилын бидний за болчондоо гэдэг. Энийг ингээд нэг болгочондоо гэдэг тийм наагур сэтгэж наагур бодоод байсан бодол маань аавын маань тэр үгээр одоо ингэж тайлэгдэж миний амжилтын гараа нуусан гэж олон төрөнд эндээс эхэлсэн болоо гэж. А энэ юу гэж хэлсэн бэ гэхээр манай төрийн наадам улсын наадам 2 өдөр болж өнгөрнө. А биднээс 15 өдөр шүү дээ. Тэгэхээр өдөр болгон үзүүр төрүү гэж бодож барилдаарай гэж. Энэ үг маань энэ одоо имчилхэн одоо толгойн спорт амжилт гарсан, ноён өргөл гарсан одоо хүмүүсийн хувьд бол энэ үг бол асар бас миний одоо юм хөг одоо хэм болж ирсэн үг л дээ. Өнөөдөр би одоо аавын бүгжээр ингээл гангараал яваал хайл тээ. Аав ч одоо ядам хуруунд норд байсан. Тэгээ миний ядам хуруунд ингээд холигч байгаа юм л та. Тэгэхээр аавч одоо надаас метр 77 8 та хүн хэлээ. Надаас би жижиг хүн шүү дээ. Тэгэхээр тэр үе томтой. Тэгээд бяртай бахим хүн байсан бат. Өн зэнтэй одоо хамгийн том бил. Тэ аавч одоо хэдэн онд юм бэ? 70 оны сүүлээр нутгийнхан тожилгоо гэж хүнд уяан дээр авраг ирлээ. 2 шүтлэн байгаа. Та сонгоод дуртайгаа аваарай танд бэлгэлээ гэсэн гэж. Уяан дээрээс нь шилж авч болохгүй. Тэрний юм үүргэлээл энийг тэрийг авчий гэсэн гэж. Өөрөө үзүүрлээд тэр хүрэн соёол нь улсын наадам төрүүлсэн байгаа. Тэгээ даваа хуваах бол яаж юу ярьсан бэ гэхээр аав дээр нэг лам ирсэн гэлдэж байгаа юм л да. За бүх мөр хоёр нэг савнд багтахгүй байна. Авраг та азарган үрээгээ уйж байгаа хүнд нь бэлгэлчих гэдэг. Тэгсэн нэг юм гарч ийн. Нэг юм орсон байна. 84 онд юу болсон гэхээр би ээжийн гисэнд иржээ. Тэгээд 85 онд би төржээ. Тэгээд хөрөө азарга маань 86, 87, 88 гээд улсад 3 төрүүлжээ. Тэгээ нийтдээ 4 төрүүлсэн. Одоо энэ улсын наадамд төрүүлсэн рекордороо бас л олон жил тэргүүлж яваад сая манай Эрдэнэ Чулуунгаа шарга азаргачаа 6 төрүүлж.
Энэ ярих одоо эвдэгцсэн байна шүү дээ. Тэгээ 93 наадам гэдэг бол яг харахгүй миний хувьд бол багаасаа ингэж хүндэлдэг, хомогчдог. Дайвлага аа маань хэлдэг байсан л да. 93 наадам байхгүй бол Монгол улс төр гэж байхгүй гэж. Хуу зээр тэгээд дотоос улсад айрагдуулсан. Хоёр хурдаараас хоёр айрагдсан бас морьтой. Моринд хайртай өөрөө бас уяаж их бас хэлж болно. Тэгээ ер нь их азтай гэж би аз гэдэг үгийг одоо японоор өн гэж ярьдаг юм л да. Их азтай гэж. Аав ээжийн хүү болсон их азтай гэж ер нь ярин тэгэл юм болгонд л их аз гэж үгийг хэлдэг ус. Тэгээ Японы нэр туучин Мацуяма Чихаруга аврагта аз гэж үгийг хэлэх юм аа. Та энэ аз гэдэг үгнийхээ ханзыг та мэдхүү гэж. Мэдхүү та тайлбарлаж өгөөч гэсэн. Тэгсэн чинь цэрэг айрам гэж бичээд давшлна гэж. Тэгэхээр зүгээр сууж байгаа хүнд бол тэр аз гэдэг юм ирэхгүй нэ шүү дээ. Одоо өөрөөсөө ингэж босож хөдөлмөрлж ингэж тэмцэж байлдчиж тэр хүнд одоо аз ирж ихнэ гэж. Тэгэхээр би одоо энэ аз гэдэг одоо үгэндээ ханзандаа их дуртай. Мөрөөдөл гэдэг чинь одоо нэг байх нэг байж болохгүй юм байна. 69 дахь авраг би 69 гэдэг тоонд их дуртай. Нөгөө тийш нь харуулсан 69. Манай төрийн далбаан дээр 69 гэдэг бол арга биелэг гэдгээрээ байдаг. За аав хүү хоёр хөдөлмөрийн баатар бол Монгол улсад анхудаа одоо тэр бүхэл ерөөлд гардаг юм бүхэл юм одоо багтсан. За хөдөлмөрийн баатар болгож аавынхаа бас нүдийн жишгийн ус чимидаа гэх тийм ээ. Өөрөө үнэхээр хичээж одоо бас мэрэлсэн. Ер нь тэгээд өглөө бэлтгэл хийгээл орой бэлтгэл хийх чинь дандаа ингээд аманд цус хамдагддаг байсан л да. Тэгтээ хаманд язарсан сэтэрсэн юм байхгүй. Тэгэл цус хамдагддаг байсан. Тэгээд зодог тайлаа жилийн дараа Японы одоо хөл бөмбөгийн шгшээ багийн одоо эмч нартай ингээд хүмүүстэй ингээд яриа хийхэд энэ цус хамдагддаг юм олж мэдсэн. Одоо хүн одоо өөрийгөө одоо хүчилж ингэж бэлтгэл сургалдаг хүн дээр хийхлээр одоо энэ уушигны нарийн сууд сагардаг юм байна л да. Тэгээд одоо тэгж та одоо хүн бэлтгэл одоо хийсэн учраас амжилт чинь энд байжээ гэж. Японд бас тийм зүйл чи цус гамдагтлаа чи хөдөлмөрсөн үү гэж. Автагаа адилхан тэр санснаа хилээд авахгүй юу авахгүй. Жохон намууд орсон гэж магадгүй. Тий. Ямар сайндаа нөгөө нэг хамт төгссөн техникум төгссөн хүн хэлжсэн гэсэн. Цунамиг үеэр маш их дарамт жахалт одоо ачааллыг үүрчээсэн гам савраг. Тийм Синдай гэж одоо тэр цунами уусан хотод аваргын ёслогоо хийжсэн. Тэрнээс хойш нэгч одоо газар хөдөөгүй нэг чичиргээ болоогүй. Тийм учраас ард түмэн таныг юу ана одоо ингээд одоо юу гэдэг одоо манайх бол тойргийн юу ч юм уу сонгох одоо жирэж гэсэн тиймэрхүү санал ийсэн. Тэгээ одоо зодог тайлаад одоо айрыг амттай байна. Хоол амттай байна. Юу жаргал байна. Маргааш өглөө бэлтгэлгүй жаргалтай. Энгүй уудам орчлонгийн тэнгэрийн хаяа энэрл хайраар өсгсөн сэтгэлийн уяа сав шим ертөнцөд сүүн зөөлнөр сүдэгдсэн санаа тайтгаруулсан амьд бурхан ээж орчлон мэнэ. Тэгээд нэг богд дүнжин гарав цэцэгүн төшөөгүн сонгон хайрхан дөрвөн талаас нь түжиж аав хүү хоёрыг алдрын оргилж хөргсөн. Тэгэл хан уул эцэг минь хатан тууд их минь гэл цайс үнийхээ дийжиг өргөн. Тэгэл одоо бас удам судар угсаа гарлын бодохдоо энэ хүүхдүүдийг одоо бас
энэ одоо удам судраа бодож яваарай гэдгийг захин. Тэгэл ер нь бол бас юм учиртай л байдаг бах бас нэг тийм өгөгдөл байдаг юм болоо гэд би боддог ш. Хоёр орны одоо өндөр төрийн зүйлд нөршөөж байна. Хоёр орны ард түмний хайр ивэл нөршөөж байна. Аа ихсэн юм хэлээ л дээ. Аав чинь аавынхаа 44. Би чинь аавынхаа 44 дээр гарсан гэдэг. Ер нь 40 гарч иж нөгөө би сая энэ жил 40 хүрлээ л дээ. Манай найзуудтай их сайхан ерөөлтэй 49 хүн дөрөөд бас хат гэхэд энэ бас үг чинь бас цаана их хатуу гочртой. Одоо ямар нэг ачааг даадаг. Ямар нэг юм ихлүүлэх цаг нь болсон гэдэг ийм бол агуулгатай юм билээ л дээ. Дэлхийд дээр одоо 200 гаруй улс байгаа. 150 улс өөрийн гэсэн бүхтэй байна. Одоо энэ улсын бүхчүүдийг л одоо авар гарслангууд байгаа. Одоо чемпионоор байгаа. Энийг одоо нэгтгэе. За энэ нэгтгэх нь хэн бэ гэхээр Монгол хүн, Монгол хүү. За цаашдаа энэ соригчны сумгийн гэдэг бол жил болгон дэлхийн авар World Cup хийдэг. Энэ жил одоо 9 сарын 13, 14 Таиландд болно. Ирэх жил одоо Азербайджан гээд тавигдсан байна. За 4 жилд нэг болдог, 3 жилд нэг болдог одоо World Game, Combat Game гэх тулгааны спортын олимпиад ороогүй спортын төрлүүд ингээд тестлээд ингээд явагдаж байгаа. Хэрвээ одоо би одоо ингэж сумуугаа одоо олимпиад оруулж чадах бол бас миний бас нэгэн мөрөөдөл. Тэгэхээр Монголын залуучууд маань ирээдүйн олимпийн аваргууд маань гэж бөхөөрөө танигдчих. Бүх маань бол ягаргүй Монгол улс бүхийн улс тийм ээ. Олимпийн залуучууд маань аваргууд маань төрөх юм бол одоо тэр дэвжэн дээр гарч нэгнээ хүндэлж ясалж ялсан ч ялагдсан ч гэсэн тэр хүндлэлийг үзүүлж ингэ дэвжэнээс бууна гэдэг бол энэ ёс суртахуй шууд одоо жудаг гэдэг юм бас дэлхийд бас танилыг гэсэн эризмэлтэй байна. Залуучууд маань ингээд амжилт гарах юм бол бас дэлхийд бас Монгол гэдэг нэр маань бас дахиж гарах юм болов тийм ээ. Саяхан 6 сард одоо шинэ гандангаараа би одоо анхудаа чичилсэн сайхан байлаа, сайхан болсон байлаа. Жил болгон биднес ч одоо ингээл битүүний хурлаа муухай тавраг ээж тамир акху даваа жаргал гэл битүүнээ хурлаа биднес ингэж олон жил одоо 20 шахан жил дааж авч явж байгаа. Тэгээ энэ одоо юм маань бол одоо Монгол улс энэ одоо хэмэрл унда ард түмний эрүүл инх тайван хэмэрл ундаг ингээд тэтгэж биднес ингээд явж ирсэн. Тэгээд өөрөө бас би ч одоо нэг сүсгтэн холбооны тэргүүн гэж явдаг байсан. Тэр одоо 10 гаруй жилийн өмнө одоо 27 28 тай залуу хүүхдэд одоо энэ том юм ахтах байх гэж би нэг удаа бас энэ болцлыг би одоо хөлөн ширэг гэх юм да тийм ээ. Одоо ингэж хойшин тавьж ийсэн маа. Тэгээд хагас жилийн дараа дахиж энэ санал над дээр ирэхэд ер нь ингээд маш олон хүний нэр зургийг одоо Бутанд гэж шигшсэн гэж сонссон. Тэн дээрээс даваа жаргал хахуу таны одоо нэр зураг маш их гарч байна. Таал одоо болох хэрэгтэй байна. Тэгээд би одоо сүсгтэн холбооныхоо тэргүүн гэдэг энэ хүндтэй юг бас хүлээж авч тэгээд далаа багштай би бас их олон уулзч гар барьж хөөч өрж исэн. Тэр сорог хөргөө бас ингэж хөргөж хамтаа болсон юм аа номоор сэтгүүл дээр хэвлүүлж гаргаж ирсэн. Ийм ингээд бас холбоотой. Тэгээд сүүлд одоо бас ингээд бас 6 сард аавын хөшөө маань бас Монголын ард түмэн цэнгэлдэх хүрээлэнд маань ингэж сүндэрлээ. За энэ хөшөө бол тэртээ 15 жилийн өмнө одоо миний санаанд байсан. Япон улс бол одоо их аваргуудаа бол 50 дараалал давсан аваргуудаа мөнхөлж хадан дээр одоо чулуун дээр тэдэн унаас тэдэн он гэж гарын хийдэг ингэж мөнхөлдөг байсан. Тэгээ 15 жилийн өмнө яг тэр үед би нөгөө 69 дараалан даваар цэцтгэж ийсэн 4 башуу дараалал ингээл явж ийсэн үйл дээ. Тэгээ ингээ бодоход Монгол улс маань жилдээ нэг болдог. Биднес жилд 6 башуу гэдэг ингээд тэгэхээр 50 дараалал давсан аваргууд одоо хэн байна гэж. Тэр аавын өмнөх үеийн аварга дамдаа аварга 5 дараалал одоо 5 жил дараа төрүүлсэн гэлээ 95 45. Тэгээд 9 даваа унсаа гэж. Тэгэхээр 53 даваа. За аав маань 5 дараалал 6 дахь жилдээ бол 8 дараа унсан гэдэг. Тэгэхээр 52 гэл. Тэгээд сүүлд нь бат тэр 3 аваргал байгаад байгаа юм л. Тэгээд энэ аваргуудаа ингэж мөнхлөх ёстой юм байна. Тэгээ Японоос би ч одоо шавар мавар нунтгаа авчаар аавын 2 гарын хэгийг авч ийсэн.
Тэгээд тэр урд нь байгаа тэр арга билегийн одоо 69 гэдэг тоогоор одоо хим хөгөө нэмж өгөөд тэн дээр нь одоо үндснийхэн одоо Монголда байгуулсан гавьяа зүтгэл одоо хяналтад нь одоо дэлхийд гарсан бүх юмыг ингэж хийж өгч залуучууд бас муухай давар гэж бол мэдэхгүй боловч тэнд нь хажуудалд төвшин ажил QR кодыг хийж өгч англи болон монгол хэлээр. Тэгээд үндэсний болон одоо дэлхийд гарсан тэр амжилт барилдаан бичлэгүүдийн бүгдийг ингэж оруулах ийм сайхан гэж бас хөшөө мөн сайхан бослоо. Хөшөөний хэмжүүр гэдэг бас ингэ тогтоосон ингэж арт түмэн маань бүх сонирхч хүмүүс руу одоо бас баяртайгаар хүлээж авч явж байгаа. Сумуугаар дамжуулаад дэлхийн бүхээр дамжуулаад хоёр улсынхаа одоо гүүр болон ажил гэдэг бол миний бас гүүрэг юм болов. Одоо цаана нь бол эзэн хааны ирнэ гэдэг бол маш олон мессеж дагуулж ирж байгаа гэж бодож байгаа. За тэр дунд одоо миний хувьд сүүл хамгийн одоо сайхан одоо санаа шийдэл юу вэ гэхлээр одоо Монгол улс Улаанбаатарт утаагүй болгоё. Энэ бол одоо Японы Тойотагийн одоо технологиор сайхан одоо тийм технологи гарсан байна. Тэрийг одоо удахгүй бас Монголын ард түмэнд дэлгэн гэдгийг бас хэлэх таатай байна. Тэгээд ингээд аврагыг тэтгэж байсан. Ээжтэйгээ өнөөдөр бас энэ нэвтрүүлэгт орж байгаа. Сайхан байна. 18 онд одоо аав маань тэнгис гарсан. Тэгээд одоо ээж маань одоо авин сэрүүн байна. Ээж юм бол одоо үг болгон цаанаа утга учиртай, үг болгон алчиг гэдэг. Энэ үгийг одоо биднээс одоо доошоо ачгүй ч зээнүүдээ алчсан бол хэлэх юм бол урт наслаараа удаан жаргаараа гэдгийг л одоо ээжтэй бас хэлмээр байна. Найн 5 дугаар зэрлүүд хүмүүжиж байх үе гэж л. За сайн явж байна. Хаагур. Сайн юм. За хаагур гэхгүй. 24-ийн чихрийг карвалаар явдаг. Тэгээд энэ дэшээ явах гэхлээр миний тийм чадахгүй юм шиг. Ямар ч ийсэн тэгэл. Тэгээ ажил төрөлтэй хүүхдүүд бас юу вэ? Характер чийтэй явчихлаа. Ягаргүй ээжийн цаасан зайг бол яагаад миний сэтгэл одоо татна. Одоо сайхан байдаг. Тэр одоо наран мост бол хоол. Одоо Монгол юм ховор, Монгол цайгаар тутдаг. Өнөөдөр бас энийг үйлдвэрлэж хийж байгаа хамт олондоо бас их баярлалаа. Тэгтээ би боддог байсан шүү. Яг нөгөө Япон явгаас өмнө алдар туяач даваагүй. Мэргэн харваач даваагүй. За тэгээд дархаавар даваа жаргал гэдээ би өөрийнхөө бас ингээд бас төсөөлөд бүгдээрээ даваа гэд. Тэр манай харангийн цагаахт нэг үг хэлсэн шүү дээ. Хөлбөрийн баатар болж байгаа чинь. Даваа талаагаараа даваа жаргал минь гэдэг. Тэг гоё ерөөсөн шүү дээ. Нэг бичлэг байдаг юм а бас биднес нэг юугаар муухат биднесийн бичлэг тэрэн дээр даваах уу нэргүүяц муухат гэж орсон баг. Тэгээ би тэгж бас тэгжсэн. Манай хүү ингээд авар болох юм бид 3 даваа болох юм байна да гэхэл. Тэгээ би энэ жил нөгөө мэрэгэн уяач нь хөдөлмөрийн баатар болоход бас бүр утсын нөгөө далантай дуурчин бас авцаад эрсдэл баярлал гэдтэй. Араа нас уулцсан. За явах. Ер нь үл ингээд өргөд өрөөлөөгүй зөвхөн одоо манай хүүхдийнхээ төлөө ингэж нийтэд олон одоо харж байгаа одоо хаялж байгаа их болсон 6 зүйл те тэгэл одоо дэлхийд дээрэнт одоо 8 тэр бүхэн өгөн сайн амгалан жаргалантай байх болтугай байгаль дэлхийн маань одоо буян хишгэ өгчдээ амьд байгаль сэхэн сэргэж одоо амьдарч байгаа бидэнтэйгээ
бурхан Тэнгэрээс одоо эвээх болтугай өнтер гэл. Сумогийн тэнгэрт солонгол татаж сүлд хиймрээ Монгол дон өргсөн сүр жахаланд хатуухай аваргын эрхэм ээж танд сэтгэлийн чин гүнээс мэхийн яслая.